За оксалат аниуныг таних чанарын анализын туршилтаа үргэлжлүүлье. За үүний тулд натрийн оксалат буюу натрийн 2C2O4 гэсэн хуурай хандас давснаас натрийн оксалатын үүсэмлийг урдчлан бэлтгэсэн байна. За оксалат аниуныг калиум перманганатын тусламжтайгаар бүхрийн хүчлийн орчинд таних боломжтой. За үүний тулд перманганатын үүсэмлээс уруу шилэндээ тасалж аавна. За перманганат ион маань ягаан өнгөтэй ион учраас уусмал маань ягаан өнгөтэй харагдчихэв. За дээрэс нь уусмлын орчин хүчлэгжүүлж бүхрийн хүчлийн өнгөгүй уусмлаас нэмий. За дээрэс нь натрийн оксалат буюу натрийн 2C2O4 гэсэн өнгөгүй натрийн оксалатын уусмлаас нэмье. За энэ туршилт нь бага зэрэг хугацаа шаардах учраас урвалыг эрчимжүүлэхийн тулд бага зэргийн халаалтыг ашиглая. За оксалат ион маань перманганатын нөлөөгөөр хүчлэг орчинд CO2 болон ялгарна. Харин перманганат ион маань ягаан өнгөтэй перманганат ионоос манган нэмэх 2 гэсэн өнгөгүй ионд шилжиж хувирна. За урвалын тэгш тэглийг бичиж бодисуудын өнгө төлөв байдлыг тэмдэглэж аваарай.